Энэ бичлэг таалагдчихвэл лайк, коммент, subscribe хийгээрэй. Сайн уу бүгдээрээ. Энэ удаагийнхаа влог тавтамжрал. Энэ удаа миний Лондонд ирээд өнгөрсөн хэдэн хоногийг та нартай хуваалцъя гэж шийдлээ. Тэгээд энэ влог таалагдсан гэж найдаж байна. За би байрлах газар ороод ирчлээ. Ийм студио апартмент ахгүй юу? Тэгээ энэ Virtuous Edit гээд манай ажилтны ер нь бол ойрхон 7 минут талхаад орчих. Тэгээд ямар ч зүйл ажгүй кич мичэнтэй юм байна. Тэгээ энэ ийм төлтөн байна. Вау, юм гоё. Хусны шүүгээтэй. Оо, юм хүйхүү энэ яста. Welcome намайг. Тэгээ ингэж. Тэгээд хийшээ гадаа нэг ингэж харагдахаар. Яа, за. Let's go. Амар ядарчин толгой авч олоо кэлси мэдчихээ өглөөнөөс өшөө мэдээгүй. Тэгэхээр юмнуудаа ингэсэж янзлчаад усанд ороод марцгаая. Юм олж идэх гэж бодчих. Нэг нэлхийн харах юм хөрхий. Nice. Жижигэн ч гэсэн амар дэжгүй мэ. За би одоо сая юунаас усанд орчоод уулаас гаад ирлээ. Тэгээ одоо болохоор Canary Wharf Station суугаад Jubilee Line суугаад Covent Garden орч Gödö идмээр. Ягаад ч юм ингэ толгой өгсөж байгаа ч яа таас юм гэж болно л тоо. Гэтэ Gödö идмээр шаардлагатай. Юу ч арах юм. Дандаа гарах юм уу? Лондонд ирээгүй жил болсон байна. Би годомжоор яхаар эвгүй байна. Яг тийм жинхэнэ яг амьд хотод ирсэн юм гэж байна даа. Яг жинхэнэ яг амьдрал буцалж ийн чи. Хэрс байна. Тэдэшээ underground руу хамтдаа суугаад явцгаая. Надад тэгэхээр таалагдчих. Би яагаад ер нь энэ осо тааштай ер нь мэдэрч байна. Тэгэхээр let's go. Би та нарт бас ерөн таны хараад би тэгээд юм мэдчихээ дараас нь ibuprofen уух эсвэл толгой автчих. Station ирсэн одоо трен хүлээж ийн одоо энэ Stanmore дээр суугаад тэгээд service update from the control room.
За Waterloo Station-ээс гараа авчлаа. Одоо энэ чигээс нэг жоохон алхаад юу руу орно. Тэгээ явцгаая. Манай их сургууль энэ ч байдаг гэсэн яг Waterloo дээр. Тэгээд амар дурсамжтай station. Хэр гоё наа. Хэр гоё. Би бүр үнэхээр баярлалаа. Бүхсүүс бүр үнэхээр баярлаж талархаж ийм гоё боломжийг олгож байгаа бас баярлалаа. Би ингээд тэнд манай сургуулиуд төгсөхгүй тэгээл энэгээр байх алхадаг. Тэгээ манай хуучин ажиллахаар одоо миний нөгөө шоол идэж байгаа эд токихгүй. Тэгээл иш амар хашилтдаг гэсэн тэгээл тэрийгэ буцсан чи. Яг 4 жилийн дараа би ингээ буцаж ирж байгаа байхгүй юу? Би яг явахтаа би яг 28 таа юу энэ гэж буцаад ирвэл ямар гоё вэ гэж амар мөрөөдчихсэн. Тэнгэр мэнгэр нүртэл амар гоё. Өнөөдөр ичл хавтах гэсэн. Тэр ямар том шар юм шүү дээ. Энд юм гоё юу болж байгаа мэн. Галерей болж байгаа мэн. Нэг гоё юм Лондонд ингээл ийш тийшээ галерей мэлээ хаасайг зөндөө юм байдаг. Би бүр цаанаас ингээд толгой өвдөж байгаа ч гэсэн амар тийм гоё энергитэй. Тэгэхээр гоё. Би бүр сая ингээл метрод суугаад явчих та. Би ч одоо энэ хотод амьдрах хүн болсон байж тээ. Өмнө зүгээр явах гэж хоёр удаа нөгөө аяллаар ирсэн шүү дээ өмнө жил. Тэрийгэ ботход одоо энэ яартай хүмүүс ингээд одоо гэхдээ ер нь бол Лондон гоё 100 болсон байна. Тэгээ би яг нэг л зүйлийг ойлголоо. Хүн юм ямар ус тах гэж чухал юм биш үү? Үнэхээр амьдрал шиг ичээ үргэлжлэж байгаа байхгүй юу? Яа, миний сэтгэл зүрх үнэхээр их догтлж байна. City of London. Чухана эмэмдэлтэй аялаар амьдрахаар ирэх бүр шал оноо мэдрэмжээ нэг дийл боллоо. Биний ингээд дотор ингээд зүрх амар догтлаад ингээ өөрөө ирэхгүй итгэж өгөхгүй тэгээл бүр ингээд итгэхгүй энэ үнэхээр гоё юм. Ханаас бас энийг өөрийнхөө влогтой үлдээ гэж бодлоо. Дараа нь дурсамжтай авах гэж бод. За энэ Somerset басна хүмүүс бас гадаа юм сайхан. Ер нь бол хавт өдөр болохоор уугаад Лондонгийн тэнгэр нь хүртэл гоё юм үнэ да. Надад их санагдчих. Бат энэ чи ерөөсөө Айсландыг тэгж байж байгаа юм бол биш зүгээр л яг уу би сайхан нэг тийм сонссоохгүй юу? Нэг охин 30 арай хүрээгүй зай настай. Тэгээд арай хүрээгүй настай. Тэгээд 4 улсад амьдсан гинэ Сидней, Нью-Йорк, Лондон, Парис гэдэг 4 улсад амьдсан. Тэгээд нэг л зүйл байдаг. Бүх улс бол өөр гэсэн гоё юутай. Гэхдээ яг буруу тайминг л гэж байдаг гэсэн аахгүй юу? Тэгээд би яг Айсландыг яг тэгж үзсэн. Зүгээр л яг би. Гэхдээ тухайн үед амьдсан нь бол болсон. Гэхдээ яг удаан амьдрахад бол зөв тайминг нь бол байгаагүй гэж хэлэхээр санагдчих байна. Яа, би яараа. Би бүр итгэхгүй байна. Яа, 4 жилийн өмнө чи амьдрал буцалдаг байлаа шүү дээ. Хүртлээ шөнийн 12 цаг хүртэл ажиллаад хажуугаар нэрчилээ гээл. Энэ намайг англи сурсан. Ээжтэй их баярлалаа. Танийхаа ачаар ийм сайхан амьдралыг ингэж хүртэж байгаа хаа. Ээжтэй хайртай шүү. За та нар Лондонд дэрдэг өвчин нар бас мэднэ. За энэ бол хаашаа явах зам вэ гэвэл алдарт манай хуучин ресторан болох Токио руу явдаг зам байна. Гадаа очиргуулаа гэсэн гэж үзчих. Ганцаар амжууг нь хүлээлэх орчих байлгүй. Яаж суши барны чамааг суугаад ганцхан
Ой, чинь газар нэгсэн. Энэ шинэ газар нэгсэн. Вьетнамын хоолны газар гинэ. Атана зогсож. За хүлээж байгаа болчих доо. No, pero ese era mi... No, o sea, sí. За энэ болохоор амар гоё crispy shrimpura trip гэдэг юм заяа. Тэгээ ингээд дотроо болохоор shrimpтэй тэгээ гадуураа ингээд темпурагаар явуулсан. Энэ айгуу гоё. Тэгээ би энийг амар их хүссэн. Энийг идлээ. За би сая сушигээ идчихээд хоолой идчихсэн сушигээ болохоор юу гарч чадахгүй юм шиг болохоор гэртээ очиж өгье гэж бодоод явчлаа. Тэгээ манай Covent Garden дотор суши самбаа байдаг. Гутлын юм юу болж байгаа юм байна. Вау. Тэр гоё шүү Covent Garden. Ямар гоё на. Яна. Баярлалаа. За Лондонгийн хамгийн завгүй тэгээ ер нь бол хулгай зэлгийн их гардаг стритд явж байна. Ер нь China Town-ы яг хажуухан байдаг. Гадаа бүр үнэхээр гадаад орно шүү байна. Би тэгтээ боцлоо. Өмнө нь ингээ оцсон хотуудаа бодоход ер нь Лондон шиг хотол байхгүй юм байна. Тэдийг л ойлголоо. Яаж ийм бүхэл юм зохицуулсан ийм гоё сайхан хот гэдэг байна. Chinatown-аас одоо ийш яваад Oxford Street-ээр та нарт Лондонгийн хамгийн гоё стритийг үзүүлье. Тэгээл би ер нь харид өглөө 5 цагт ирсэн болохоор яг ингээ батарей дуусгаа. Тэгээ сайн нөгөө нүүхгээд амар хэдэн хоног жоохон амар бизнес болохоор өнөөдөр бол яг ингээ жонтож амрахгүй болох шиг байна. Тэгээ маргаашнаас гоё та нарт шинэ хот үзүүлсэн. Өөрөө амьдарч байгаа хотод гэхдээ бас гоё зулч шиг та нарт харуулъя гэж бодчих. Яа, энэ ви бол ямар ч үнцээр хэмжигдэхгүй юм байна. Энэ нөгөө яг Нью-Йоркийн яг Times Square шиг амар busy street. Иргэн тойрон амар хүмүүс гаа. Амар итгэж өгөхгүй байна. За Green Park-аас Jubilee Line суугаад Canary Wharf-тэй буугаад амарцгаая. Фестивал итгэж өгөхгүй. Тэгээд энэ мэдрэмж амар гоё байна. Ерөөсөө аялал амьдрах гэж ирж байгаа гэдэг чинь шал гондоо юм байна. Би бүр ингээд дэдэндээ ичдэхгүй бүр ингээд ямар ч үгээр хэлж чадахгүй энэ гоё мэдрэмж байна. Тэгээд би өмнө ажилладаг байхдаа Green Park Station дээр дандаа ингээд Covent Garden-аас train суугаад энэ дээр change хийгээд тэгээд Piccadilly-гаас Jubilee руу сүтгсэхгүй. Тэгээд энэ бас амар гоё дурсамжтай station байна. Одоо ингээд суугаад Stratford суугаад тэгээд би тэгчээ Бото стоп яваад Canary Wharf дээр боо. Nice. Юу хамгийн дэжгүй бас төвүүдийн нэг бол Лондон гэх хаа. За ингээ ирчлээ. Одоо юу руугаа гараад явцгаая. Нэ зүдаа.
буудлын руугаа явцгаая. Буудлын гэжтэй студио апартмент руугаа явцгаая. Ингээ явчих. Лондон баруун хээр төсөөллөөс дээгүүр хот гэдгийг марцсан байна. Вау. Цаг агаар жаасан ч гоё. White my гоё нөө ямар ч хөвчгүй байх. Өстой гоё л. Flowing stream, everyone choose a different dream to follow. What is За өнөөдөр миний official day нэг болж байгаа. Би одоо ийшээ юу орчоод хүсний дэлгүүр орж ойр зур юм авчаа. Тийг орлоо маш бүтсэн өдөр болохоор өглөөний цай хийж өгье гэж бодчих. Тэгээд иш орцгой Morrison Daily манай юуны ойролцоо энэ юм байна. За Canary Wharf ингэж харагдчихээн. Одоо би иш алхаад гол дагаа төвөө тэр Shard-ын тийш очино. Тэр London Bridge орно. Тэгээд цаашаага төв рүү явна. Тэгээд буцаад гүйж ирнэ гэсэн төлөвтэй. Тэгээд явцгаая. За гүгээд нуурын хажуугаар хүрээд ирлээ. Вау, хум байна. Ямар үзэсгэлэнтэй том юм бэ? Вау. Wow. Nice. Хариг гэсэн юм аа хүрээд ирлээ. Ямар гоё ч. Wow. За гүсээр агаад хакугийн дуртай газар хүрээд ирлээ. Ийм нэг юу байдаг газар. Усан онгоцууд, хөлөг онгоцууд гэж байдаг газар байна. Яна хүний явахшгүй газар явцсан. Тэрнгээр нь хүн газар гарсан байсан юм байна. Эвгүй зам байна. Тийшээ Tower Bridge харагдчихна. Тэгээд та нарт очиж гоёыг харуулъя. Ийшээ алхах юм шиг байна гэж бодлоо. Тэгээд одоо 5 км оролцсон. Буцаа явахаа дахиад 5 гээд 10 км болох юм шиг байна. Хойш ингэж бодан гүгээгүй юу исэн байна. Гүх амсал масалла хөлөх талтай жоохон яарсан биш үү? Юутай ч ямарч исэн. Ойроос хүрээд ирлээ. Яга үзэсгэлэнтэй юм аа Лондон. Эцээч disappoint хийхгүй. Ер нь бол газруудыг гоё үзье гэвэл зүгээр гүйч хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Нөгөө зуулчдын гоё эсгүүдийг үзье гэвэл ингэж харагдчихээн. Гоё юм аа. Hai trovato? За сая гүсээр агаад Tower Bridge-ийнхаа яг доор хүрээд ирлээ. Нэг хүмүүс London Bridge гэж андуураад байдаг. Энэ бол Tower Bridge. London Bridge нь болохоор тийшээ яваад байдаг. Тийшээ халддаг. Тэгээ тэр өндрийг болохоор Shard гэдэг. Гоё наа, ямар гоё юм бэ Лондон. Үзэсгэлэнтэй. За өнөөдөр миний яг officially нүүд ирсэн эхний өдөр өглөөний гүйлт хийчлээ 10 өнгөрчий. Жохон гүгээд энэ хаваараа танилцлаа.
Одоо гэртээ орж юу ячаад усанд орчоод тэгээд айлд очиж Монгол хошуур иднэ. Тэгээд явцгаая нэзүүдээ. Canary Wharf тэгэхээр гоё area юм аа нэр. Иргэн тойрон дандаа юм банк, офисууд тэгээд итгэж өгөхгүй л байгаа л байна. I'm in London. Ийм гоё парк марктай ёо. Тасархай юм аа зүдаа. Гоё. За одоо миний байрлаж байгаа буудал болохоор энэ газар ахгүй ингээ хоёр талтай хаустай нөгөө байртай. Энэ талтай нэг, энэ талтай нэг. Тэгээ энэчнээс болохоор шууд өөр рүүгээ орчдөг. Юу байдаг газар. Доороо ингээ гоё хоолны газар урцтай мэлээ. Мэртэйч үү. Цаг агаар гадаа бүр үнэхээр гоё. Тэгээ би танарт өнөөдөр харуулъя. Сая гарахтаа өрөөгөө хайлтын цэлцэн чинь дамс хувцас гарахгүй л жоохон удаад исэн. Тэгээ тэрийг бас хийчлээ. Одоо эцэг. Карта шоколад. Тэгээд лефтэн суугаа. Хансэрчин. Доторт нэг иймэрхүү. Жуулгүүлээ дээ. Гэтэ 2 км л хүссэн. Ер нь бол энэ чи ер нь дандаа гүнэ гэж бодож байна Лондонд. Лондон нэг өөр юм болохоор ингээд 1.5 градус болохоор идэг. Тэгээд манайх болохоор би 1.5 шүү дээ. Энийг тиймэрхүү гүлээд байна зү. Өөр гэхдээ би гоо Айсланд дандаа пилатес хийгээдсэн болохоор одоо бол нэг иймэрхүү. Тэнцний юм хөрхөн зурнууд тэмэлээ. Тэнцээс лаунжитэй. Мэртэж юм. Яа шууд. Тэгэд. Ширхет. Италийн зургууд хэлээ. Тас яг манай орны эсрэгтэл. Италийн зургууд гэсэн. Тэгээ манай. Энэ бол ингээд 2-7 хоног амьдрах гэр орны нөхцөл байдал. Би одоо энэ ч нэг өчигдөр аэропортоос авсан юм одоо янзлаа. Одоо нөгөө айлтчихдоо юм вайн авсан. Duty free-гээс вайна өгөн. Тэгээд орон дээр болохоор өмсөх хурцнуудаа гаргаад тавьсан байгаа. Тэдрийгээ янзлана. Тэгээд гадаа ингэж харагдчихна. Нэг иймэрхүү. Нэг иймэрхүү болоод байна ч удаа. Чинамадаас аяшаа янзлаад ингээ хийсэн 3 чинамад томоо янзлаагүй. Энийг ялахаар янзлцсан. Тэгээ одоо юучаад усанд орчоод тэгээд гарцгаая нэг удаа. Бай. За би сая хуцаас өлчөөд тэгээд нөрөө бодаад гараад ирлээ. Өнөөдөр өн гадаад дулаахан болохоор тэгсээ явуулчлаа. Canary Wharf гэдэг газар зөвхөн юм харагдаж байна. Хэмжээний юм хөрхөө бифе хийсэн ингээд пластик юмнуудаар хийчихлээ. Тэгээ хүмүүс амар тамхитдаг юм аа. Тамхи нь ерөөсөн хаасаагүй юм шээ. Сая би өглөө гүйчээд яг нэг Canary Wharf station эсрэг талд суужсан хгүй ингээд гоё юм хараад нар хаагаад ингээд суужсан. Хажууд хүү ирээ тамхитсан шүү дээ. Тэгээд Яоч манай найзууд надад Лондон харуулт гэсэн. Тэгээд авцгаая найзуудаа.
За стейшнээс буугаад алхаж байна. Ээл дөрөгцсөн айл руу явж байна. Энэ хэсгийн байшин гол нэр гоё юм байна. Лондон нам нь ахгүй л болох. Энэ авахт их гоё юм байна. Ажлуудтай юм шиг байлаа. Цаг одоо 7:53 болчих. Би метрогоор явахгүй гоё автобус сууж Лондон харъя гэж бодоод хүлээж ийн. Тэгээ та нартай хамт Лондон үзүүлье. Ингэж харагдаж байна. Би одоо Лондон бийж ороод Лондон бийж суучих гэж бодож байна. Одоо энэ чи юу болоод байна чинь 141 суугаад тэгээд чинээсээ цаашаага гоё алхаж байгаа. Тэгээ гэлэг арай. Өнөөдөр гоё хоош ирэтлээ. За яг гүгээд ороод ирлээ. Сайхан боллоо. 10 км. Одоо сайхан усанд орчоод вэж. Өглөөний цайгаа бэлдэж уцгаая. Би энэ ингээд юмнууд авцсан тэдэрээ бэлтцгээе. За би ингээд өглөөний цайгаа хийчлээ. Авокадо тэгээ өндөг яваа. Энэ болохоор энэ чи hard coffee гэдэг. Энэ болохоор coconut water сая өчтөр авснаа хийгээд. Тэгээ өглөөний цайгаа уцгаая. Цаг одоо 12 болж байгаа. 12 өнгөрч байгаа юм тэр хэвчээ. За бай. За нашаараа. Хүдэж стач. Үгүй чи гоё яана. За. Хай. За нэттаа өрөө хоол идгээд сууж ийн. За. Гоё бичлээ. За. Зүгээр ч гэрэлцэх юм аа. Чи зүгээр үү? За яг одоо өөр самсах. За.